Хэсэглэл 2. Өвгөн нүдний шилээ авч дээгүүр харан адар ширтэж сууснаа тэр үед чамаас ч бага байж дээ. Нэгэн нарлаг сайхан өдөр юмсан шагж багшийн сүү авиж жөхөөр явлаа. Тэднийх дунд голын хөвөөнд цуслан гарсан байлаа. Гэрт нь хүрээд очисон чинь өрхөө бүтээгээд үүдээ төгччихсэн байлаа. Миний айсан гэдэг нэ. Хүн өөд болчхоор л гэрээ өрхийг нь бүтээгээд үүдийн төгччихдэг заншилтай болохоор тэгж хайлаа л да. Шагж багш тэр цагт бараг л чам шиг залуухан хүн байсан. Тийм насандаа арай өөд болчихмооргүй юм гэж би эргэлдсэн боловч үнэхээр хачин байлаа. Гэрийн гаднаас humгүй зугтах гэтэл гэр дотор хүн дуугар шиг боллоо. Лавлаад сайн чагнасан чинь хүн байх шиг. Тэгэхээр нь шагж багшаа сүүгээ ав гэж хэлээд чимээ чагнав. Таг чиг байлаа. Дахиад бас нэг хэлсэн бас л таг чиг. Тэгэхээр найгаад гэрийн зүг гүйчихлээ. Ээж аав дээрээ хэлсэн чинь битгий дамшиглаад бай. Өнөө өглөөл гэрээ тойроод явж байх чинь үлээ. Дуугүй яв. Аваач зүг гэд буцаагаад хөөлөө. Дахиад хурж очлоо. Гэр нь мөн л янзаараа. Тэгэхээр нь хаяагаар нь чимээ чагнаад явж идэл гэр дотор хүн найдаалаа шүү. Хүн байна гэж мэдээд шагж агшаа сүүгээ аваач. Гэтэл бас л таг чиг. Тэгэхээр нь хатуучаад туургыг зөвхөн сэмхэн шагааж харлаа шүү. Юу харсан гэж бодноо. Шагж багш гомортой модон шогол дээр алгын чинээ цаас тавиад түүнээ будаж байх шиг харагдлаа. Гэрт тас гаргах уу? Ганцхан тэр алгын чинээ цаасан дээр нь хаанаас ч бүү мэд их хурц гэрэл тусаж байлаа. Цаасан дээгүүр гүйх гар нь биертэйгээ үе үе харагдана. Тэр жижигхэн цааснаас ойсон гэрэл шагж багшийн нүүрэнд алдаг оног тусаж нэг тодорч нэг бүдгэрч байлаа. Цаасан дээрээ юм бичээд байх шиг харагдсан. Би түүнийг удтал гөлрөн хар сутал ард далан дээрээс нэг хүн цавхийн атгаж аваад гидрэг татаж айлгах нь хөсрөө царайт минь таргныхаа савыг бүтэн дээр зайл гарсаар байтал эцгүүгээр байхад чи ухах гэдэл санаахаа биз гэж загнаад хацарлуу минь алгадав. Би айж гэрийн зүг зогссон юм. Хожим сонсвол шагж багш алгын чинээ цаасан дээр бүтэн ном багтаан бичиж байсан юм билээ. Нартай өдөр өрхөө бүтээж үүдээ хагаад гэрт өчүүхэнж гэрэл орхооргүй бүх юмаа таглаж хаагаад түүнийг бичсэн юм гэнлээ. Харин өрхөө 3 чинээ газар цоолоод түүгээр хомирторсон нарны гэрэлд тэр цаасаа тавьж нэг ширхэг хялгасны үзүүрээр биер болгоод түүнийг бичсэн гэдгийм. Өрхний нүхээр үд дундын нар харанхуй гэрт цаасан дээр буухдаа айхтар хурц тод болдог юм гэнлээ. Тийм аргыг яаж бодож олсон юм бүү мэд бодвол өвөг дээцээс сураа үзээ. Хичнээн ч хоног тэгж суусан бол мөн ч их төвчээр шүү гэж өвгөн пондож толгойсгсрав. Оюутан залууч гайхан алмаарав. Чиний тэр эрээн цаас гэж ад үзээд байсан юм чинь ингэж л бүцэн эддээ гэж өвгөн нотлон хэллээ. Би бол яагаад ч барахгүй юм байна гэж оюутан үннээ хэлв. Ялгаа чинь яг л тэр мөн тэсвэр хатуужил хэрэгтэй. Шагж багш бас алтан гэрэл судрыг тэр мэт жижигээр бичсэн гэдгийм.